За сайн байцгаана YouTube үзэгчдээ. Та бүхэндээ нөрөө мэндийг хүргэе. Хоёр дахь хөшлөгээ хийж байна. За нөгөө талбайгаа дээр хөвслүүдээ холд ураах ажил хийгдэж байна. Тэнцээ том урт ачааныг хамааз машин ирсэн зогсож байна. Одоо энэ машин дээр ихэд ойролцоогоор 1000 орчим буудлын өсвөн. Буудлын өсөг ачих төлөвлөгөөтэй байна надад. За одоо ингээд миний хийж байгаа ажил юу гэхээр одоо энэ трактор маань ингээд өвсүүдээ ингээд буулга орхицсан байгаа. А энийг ингээд одоо дараачийн трактор явахад бэлэн болгож өмнөх замд нь тавьсан өвсүүдийг холдуулах ажил хийгдэж байна. За ингээд талаар нэг суулан төрөө ингээд өвс овоолоо бөөгнөлдөөс одоо нөгөө хүн ичг болцсон. Хүмүүс маань ажил эхэлсэн. Ажилдаа явцсан учраас ингээд энэ ажлыг хийж байна. Одоо эдрийгээ сайн холдуулж өгөхгүй л болохгүй. Ингээд талаар дүүрэн өвс байна. Өвс хүнд байна. Халууцч байна. Өнөөдөр их сайхан дулаага өдөр байна. Арай зузаалаа гараад ирсэн шиг хувцаа. Нэмгэлэхгүй л болохгүй нэ гэж бодож байна. За тэнд манай нэг бас өвс холдуулаа явж байна. За нэг иймэрхүү байна. За энэ талбайгаас ойролцоогоор нэг 5000 орчим буудлын өвс гарах байх гэж бодож байна. Одоо энэ нэг 4 хамрыг 4 2 2 4 8 4-г 2-оор зүрх 8 хамар байгаа. За энэ 8 хамрыг хамралчвал болох гээд байна. Энэ талбай ажил дуусгах гээд байна. За цаана овоолс харагдж байгаа энэ гол цэн энд голдгоо энэ цааталт бас дахиад нэг урт нарийнхан талбай. За энд ойролцоогоор бас нэг 5 орчим мянган буудал 5-аас 6 ч 5-аас 5000 орчим боо 5500 орчим буудлын өвс байгаа гэж тооцоотой байна. За нэг иймэрхүү ингээд тариан талбай дээр ирсэн. Өвс хураах ажлыг явагдаж байна. За өчигдөр ойролцоогоор за миний 1000 орчим ч нийтдээ 5 уулын нийлээд эхлээд 700 буудлын өвс атсан. Сүүлд нь Майте гэдэг машинаар 2 удаа атсан байна. Майте дээр ойролцоогоор ч жоохон 155 буудлын өвс ачигд багтдгийм байна. А портер дээр бол дээтэл нь за сайн ачих юм бол 85 86. А машин жолооч хэрвээ сайн барьж чаднаа гэвэл 100 буудлыг ч ачих боломжтой юм байна. Ер нь дунджаар бол нэг 70 орчим буудлыг ачдаг юм байна. Майте дээр өндөрлөд очиход. Бишээ портер дээр. За нэг иймэрхүү байна. Та бүхэн зөвхөн сонирхуулаад хэлэхэд. За нэг иймэрхүү. Өвсөө олдуулсан бас амьсгаж шүү. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.